За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За сар шиндээ сайхан шинжилж гээж гин үү? Тэгээд онд минь тарган тавтаа орцгоос нөө бууд салааднаас өөдөж амжсан байна уу гэдэг. За энэ удаагийн лайваар юуны талаар ярих гэдэг наа гэхээр Amazing Mind гэдэг хөтөлбөрийнхөө шинэ нэлсэлтийн талаар ярих юм аа. Тэгэхээр энэ лайва юун төрүн цаг хугацаагаа зөрүүлж байгаа та нартай зориулаад ном унших талаар орой минь ном унших талаар ер нь ном унших нь амьдралд ямар үр бүтээлтэй байдгийг, дээрэс нь яаж номыг хурдан хугацаанд өөртөө үр ашигтайгаар тэр өөдгөртэй номыг хүлээж авах талаар бяцхан зөвлөгөө өгсөн юм аа. За тэгэхээр би яагаад номд илүү их дурладаг болсон шалтгаан маань гэвэл сэтгэл зүйн асуудлаас гарахад болоод өөрийгөө хувь хүний хувьд өсөлт хөгжил тань сайхан шинжилсэн нөө хувь хүнийхээ хувьд өсөж хөгжөхөд дээрэс нь бусдын алдааг товчилж маш олон хүмүүсийн алдааг товчлоод өөрийнхөө амьдралыг шат чатаар нь ахиулахад хэрэг болдог зүйл бол ном дээ. Тэгэхээр өнөөдрийнхөө лайваар номыг хэрхэн үр бүтээлтэйгээр унших вэ гэдэг талаар ярилцах болно. За тэгэхээр та нар маань хэр их ном уншдаг вэ? Манай цэцэг жаргал бол номыг байнга уншдаг тий. Дандаа эхлэл брендийн ном, зөндөө ном уншиж байсан би харж ирсэн. Өөр манайхнаас ном унших сонирхолтой номын хорхоотонгууд байна уу. Тэгэхээр бид ном уншихын оюун тархиа хөгжүүлэхгүй бол бид цаашаа амьдралын өсөлт хөгжилтийн талаар яриад хэрэггүй бах. Тэгээд бас нөгөө талаас нэг ном уншаад амьдралаа өөрчилсөн хүмүүс байна те. Нэг ном уншаад одоо жишээний сайтны сэтгэлгээний нууц гэдэг номыг уншаад амьдралаа өөрчлөөд өөрөө дэлхийн тэр бомтон болсон хүн байна. Нэг номыг бүр 30 300 хэдэн ч удаа уншсан хүн байна. Харин эсвэргээрээ нижгээд олон ном уншсан мөртлөө амьдралаа өөрчлөөгүй ухаантай цэцэн хүмүүс маш олон байдаг. Тэгвэл таны олж байгаа мэдлэг, таны уншиж байгаа ном таны амьдралд нэг зоос нэмэхгүй бол танд хэрэгтэй гэж үү те. Тэгэхээр энэ мэдлэг гэдэг зүйл хэрэглэхгүй л бол хоосон саг хог болж хөрөх гэдэг. Тэгэхээр энэ болгоны талаар хэдүүлээ нэг ярилцъя. Тэгэхээр номыг унших хүмүүс ихэнх гаргадаг алдаа юу байдаг гэхээр номыг маш нухацтайгаар маш удаанаар уншдаг. Номыг биш дээ тэгж тийм алдаа гаргадаг байсан. Нэг номыг маш нямбаа уншаад ингээ бүр нухаж уншаад тэгээд нэг уншсныгаа бүр давтаж уншаад явдаг тийм хүмүүс байдаг. Тэгвэл дараа нь би яг 2 жилийн өмнө хамгийн анх буцаад ном унших сэтэл төрсөн. Төрсний дараа сэтгэл готрлаас гарахын тулд би хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн номыг судалсан юм л да. Тэгээд уншаад яасан бэ гэхээр эхлээд уншихад бол их дараатай ядаргаатай байсан. Яг үндэ сөрөг дээрээ тавьсан хүнд ном уншина гэдэг чинь өөдгөртэй нойрны ажиллахгүй тий. Тэгэхээр яасан бэ гэхээр анх эхлээд нэхгүй утснаас эхэлсэн. Нэхгүй утас ном уншихад бол тийм ч асуудалтай биш тий. Энэ анх цойлогс дээр нөгөө еврейчүүд маань 5 утас ном өдөрт уншдаг гэж сонсч ирсэн. Тэгээд подкастаар сонссныхоо дараагаар би яд нэг утас ном уншаад үзье гэж бодоод. Тэгээд хамгийн анхны энэ Harvard-ийн Howard Gardner-ийн номны зөвлөгөөг би шууд амьдралдаа хэрэгжүүлээ. Нэг ном уншаал цэцэргээ суугаад байлгүй шууд хэрэгжүүлэе гэж бодоод хамгийн анхны зөвлөгөө нь юу байсан бэ гэхээр эхлээд хэцүү номноос эхлэе. Хэцүү ном. Тэгэхээр хэцүү ном гэж ямар номыг хэлдэг гэхээр танд уншихад уйдгартай зүгээр ингээд хайчмаар гэрийнхэн болон мухарч идчихмээр тийм ном. Тэгэхээр миний хувьд болохоор хамгийн хэцүү ном маань энэ хөдөлчлээ. Хамгийн хэцүү ном маань ямар ном байсан бэ гэхээр уран зохиолын ном. Уран зохиолын ном үнэхээр уйдгартай тий. Яг тэр үер зохиолын тий тэр өвөгийн хөмсгний атраа тэгээ нэг биеийн нухчаа гэдэг ингээд уран зохиолын нэг гол юм яриач гэж хэлмээр санагтал уйдгартай ном. Тийм ном уншихаар бүр нойр үрээд яаж ард нь гарна гэдэг нэг өөртөө нэг муухай зүйл тулгцсан юм шиг хит ачаал өгөөд байгаа юм шиг тийм мэдрэмжтэйсэн. Тэгээд яагаад хэцүү номноос эхэлдэг вэ гэхээр бид бүхэн аливаа зүйлийг дандаа дуртай зүйлээ хийгээд яваад байвал амьдралын хаана хүрнэ гэж бодож байна тий. Заримдаа бид дургүй зүйлээ хийж өөрийгөө хөгжүүлэх хувь хүний хувьд өсөх хэрэгтэй болдог. Тэгэхээр номыг хамгийн хэцүү номноос эхэлж уншихаар хүн сэтгэл зүйн хат бий болдог. Сэтгэл зүйн төвчээр бий болдог. Тэгснээрээ дараа нь амархан номыг уншихад асуудал болчдөг. Гүйлгээл уншдаг болчдөг юм байлээ. Би болохоор хамгийн түрүүнд уран зохиолын номоос эхэлсэн. Тэгээд зөрөгт анчин бүсгүй гэдэг номоос эхэлсэн. Тэгээд тэн дээр нэрэл ядаргаатай өгүүлэмжүүдийн нэг бүрчлэн тэр үедээ уншиж ийсэн. Тэгээд дараа нь хувь хүний хөгжлийн номнууд руу ороход бол зүгээр гүйлгээд уншдаг болсон. Тэгээд үүний үр дүнд эхний 1 жилдээ бол би нэг 20 хүрхгүй ном уншсан. Харин дараа нь өөртөө челленж зарлаад 30 хоногт 30 ном гэж челленж зарлаа, фэйсбүүкээрээ зарлаад. Тэгээ зарим хүмүүс надад их урам өгч ирсэн. Өдөр болго ингээд номоо постлж оруулдаг байхгүй бичсэн уншсан номоо ингээд постлж оруулаад ингээд номын тэмдэглэл хийгээд ийм 5 санааг авлаа гэдэг та хуваалцдаг байсан. Тэгснээр 30 хоногт 30 номны ард гарч чадсан. Тэгээд ямар аргаар ирсэн бэ гэхээр номыг сканд гарах гэж байдаг. Тэгэхээр бид бүхэн камерын одоо энэ миний
энэ лайв хийж байгаа камер болоод миний нүдний энэ долгоо ингээл нүдээ нэгээл анаал ингээл яхад болдог тэр процесс шүү дээ. Энэ хооронд бидний нүд гэдэг зүйл маань, бидний тарих гэдэг зүйл маань зөвхөн 1 секундын дотор 1 секундын хэд хуваасны дотор эндээ. За тэрийг би яг наривчлан хэлмээргүй. За тэр дотор номыг бүр ингээд нэг хуудсыг бүр скандаж уншаад танд ингэж тархинд чинь суулгах боломжтой байдаг. Гэтэл харамсалтай бидний их гаргадаг алдаа юу гэдэг вэхээр нэг номыг нямбаа уншаад удаан уншаад авах юм бол миний тархинд цуун гэж нухаал идэг. Гэтэл яадаг вэ гэхээр номыг аль болох хурдан унших юм бол яг түрүүн шиг яг ингэж соронз ингээл юу яадаг шүү дээ. Нүг камер ингээл долгионоор ингэж анигдаал нээх хугацаа тий нүд ингээл анигдаал нээх хугацаа фикс ингээл таарах хугацаанд бид номыг шууд ингээд камер зураг авч байгаа юм шиг номыг уншиж авах чадвартай бидний тарих. Энийг бүр харуур дээр дэмж судлаад гаргасан байна л да. Тэгэхээр энийг хэрэгжүүлж үзсэн байхгүй. Тэгэхээр би яг номнуудаа уншихтаа тэр 30 хоногт 30 ном гэдэг челленжийг зарлж өөртөө тэгж явж явах хугацаанд яг энэ аргаар уншаад үзье. Яад болохгүй гэж үзээд тэгээд 30 хоногт 30 ном уншиж ард нь гарч ирсэн. Тэгээд тэнд бол гайхалтай номнууд байсан. Тэгээд хуваалцах хүсвэл миний таймлайн дээр байгаа. Бүгдээрнгийн постлол яг 30 хоногийнхоо номыг оруулсан зүйлүүд байна. Тэгэхээр энэ бүхнийг мэдээж нэлэх хүүхдийн хажуугаар хийжсэн ном уншаад тэгээд уншаад яваад хахаар тарих илүү ачааллыг авч дааж чаддаг болсон. Яг үл эхлээд нэг ууц ном нь ядаргаатай санагдчихсэн бол дараа нэг өдөрт нэг ном уншихад асуудалгүй болж хувирсан. Тэгэхээр яг энэ аргыг судалгаа шинжилгээтэй зүйлээр нь явахаар болдсон байж тэгээд дараа нь би Update Mind хөтөлбөрөөр зарлахтаа яг шавнартаа энэ аргыг зөвлөсөн. Тэгээд манай шавнарын хувьд номноос залхсан хүмүүс байсан. Гэртээ нэг 2 ном авчижээ. Ямар бүсгүй нууц мууц гинэ. Эсвэл ингээд өөрөөдөө хэрхэн хүний татгах илүү. Эсвэл нэг юм сонирхол татаад нөгөө сэдвэрээ энэ сэдвэр одоо жишээ нь одоо ингээд энэ сайтны сэтгэлгээний бас нэрээ сайтан болчмоор юм шиг ингээд сэдвэрээ татсан номнуудыг ингээд гэртээ авчдаг. Тэгснээ авчаад унших арга мэдгээ байцсан. Тийм байсан. Тэгээд 20-30 жилийн хугацаанд, зарим 40 жилийн хугацаанд, зарим 60 жилийн хугацаанд ном унших сайн ингээл байдаг. Хэрнээ яагаад ном унших сайн, номыг яаж унших гэдэг процессыг мэддэггүй байна гэдгийг анзаараад тэгээд нэг 2 номны ард гарч исэн. Яг 20-30 жилийн хугацаанд ном уншаагүй хүн 2 номны ард гарна гэдэг бол хамгийн том амжилт байсан байхгүй. Эхлээд ингээд хүмүүс их ухаантай болох гээд насаар ном уншиг юм биш гинт ухаантай болох гээд зарим номдоо пологцтлоо уншиж байсан 20 удаас ном уншиж чинь зарим номны тал хүртэл уншсан чи толгой өвдөд маргааш нь босч чадахгүй хөвтчлээ гэд. Тэгээ энэ дээр бас нэг зөвлөгөө өгöd хэдүүлээ ном уншина гээд гинт ухаантай болоод тархиа битгий хүчлээ чи хоол идэхэр бид нар яадаг юм. Хоол идэхэр бид нар яадаг лээ сая цагаан сараар баахан нийслэл салаад бууз энэ төр ингээд чихээр бид нар буцаад бөөлжиг гаргадаг үстэй яг үндэ хордлогоо буцаад бөөлжөд дийлэхгүй бие махбод дийлэхгүй шүү дээ тий хоол боловсруулах систем тэрнтэй адилхан тархилуугаа хүчээр номж ихчдэг сайн уу сайхан шилсэн үү тархилуугаа яг хүчээр номж ихчдэг гинт ухаантай болохгүй гинт ингээл өчтө ном унших чинь сайн гинлээ гэл тэгэл маш ачааллаар өөрийгөө бөмбөгцснийхаа дараа ном уншиж чадхаа номноос залхаад бүр ингээд номноос хол бай юутгартай гэдэг тийм сэтэл рүү орчдөг. За тэгэхээр нин түрүүнд хэдүүлээ ийм жижигхэн багаас нь эхлэе би түрүү хэлсэн те нэг баярлаа. Нэг хуудас номноос би ихэлсэн. Тэгэхээр илүү үр дүнтэй явж илээ. Тэгээд та угаасаа насаараа хэдэн жил ном уншихгүй явж ирсэн. Гинт ухаантай болно гэж юу аах вэ? Тэгэхээр бид нэг ном унших гэдэг процесс чинь маш том адал явдал шүү. Зүгээр таны амьдрал гинт нэг ном гарч ирээл супер оюухан гэдэг зүйл ер нь байхгүй. Тэгэхээр та эхлээд энийгээ дадал зуршлалтлоо явъя. Дадал ном уншина одоо шүд угаахтай адилхан амархан болтол явах нь шүү дээ. Тэгэхээр энэ процессыг багаас нь эхлэе. Дараа нь энэ скандаж унших аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Энэ тусгай аргуудтай тусгай үе шатуудтай. Тэгэхээр ингээд бид нүд цавчих хугацаанд номыг ингээд уншаад ард нь гарна гэдэг бол хамгийн хурдан процесс. Тэгэхээр бид бүхэн өөртөө итгэнэ гэдэг өөрийгөө тархины нөөц бололцоог мэддэггүй, сэтгэл зүйн төвчээрийг мэддэггүй учраас бид нар дандаа юмнаас хашраад хайчдаг, дундаас нь хайчдаг. За манай шав орж ирсэн байна. Эхний ном дуусгасан гэж байна. Манайхан чинь эхнээсээ номнуудаа дуусгацсан. Тэгээ бүр хамгийн бахархмаар нь манай 60 настай сурагч маань 30 хоногт 30 ном челленжийг зарласан. Өөртөө зарласан. Тэгэхээр сурахад хизээч оройтгүй гэдэг үүнээс харуулж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэгээд хамгийн бага шав маань 15 настай шав маань Монголын нууц товчоог уншсан. Хамгийн хэцүү номыг барьж аваарай гэсэн чинь Монголын нууц товчоог барьж авсан. Тэгээ Монголын нууц товчоо чинь яг уншиж байгаа агуулга шиг биш байдаг тий. Гүн гүнзгий агуулгатай нэг үгээр нэжгээд утгыг илэрхийлсэн. Тэгээ бүр цаашаа хуул бүр том шаштралуугаа ингэ явцдаг тий. Тэгэхээр Монголын нууц товчоог авсан тэр шав бол яг ингээд 30 хоногийн сургалтын хугацаанд асар
өөр өргөн цар хүрэг ярэмийг хардаг болсон. 15 та хүүхдээ ой ухаан сэтгэл зүйд багтахааргүй зүйлийг хүлээж авдаг. Дээрээс нь биднээс илүү нээлттэй байсан хүүхэд. Тэгээд ингээ хүүхдүүдтэй апмайн хөтөлбөрийн хүрээнд бас хүүхдүүдтэй ажиллахад биднээс илүү нээлттэй сэтгэлгээтэй орчин хүүхдүүд чи ямар гоё болцсон юм бэ гэдэг дээр би бүр гайхшаар тэдрээс маш олон зүйлийг сурч байсан. За тэгээд дараагийн номын зөвлөгөөн дээр та нар маань ном уншихдаа яг ямар номыг сонгож авч байна? Тэгэхээр номын тэмдэглэл хөтэлдэг үү? Номын тэмдэглэл хөтэлдэг хүн хэр байна? Тэгэхээр номын тэмдэглэл хөтлөх юм бол таны тархинд 30% таагаар үлдэнэ. Ялангуяа бичсэн тохиолдолд урт хугацааны ой санамж руугаа явдаг. Тэгвэл та номыг уншаад хэн нэгэнд яриад дээрэс нь тэмдэглэлийг хөтлөөд бүр цаашлбал дүрслэлт оюун ухаанаа хөгжүүлэхээр зургаар илэрхийлэх юм бол зургаар илэрхийлээд гаргачих юм бол таны дүрслэл сэтгэлгээ та нар яагаад ном донд нэг гой зургнууд яваад идэг гэж бодож байна. Одоо жишээ нь надад нөгөө сая санаанаас $100 илүү тэр ном байгаа. Тэгээ тэр номны яг ингээд бүлэг болгон дээр нэг гой зургнууд байгаа байхгүй яа. Гой шигтгээд өгцөн. Тэгэхээр тэр зургийг харах болгонд бидний оюун ухааны ой санамжнаас тэр бүлэг шууд ингээд ундарч гарч ирдэг. Тэгэхээр бидний оюун ухаан ой санамж маань эргэж санахдаа энэ зураг гэдэг зүйлийг илүү хурдан гаргаж ирдэг дүрслэлт сэтгэлгээгээр. Харин нөгөө бичгийн хэлээр илэрхийлсэн зүйлээ санахтаа жоохон удаан байдаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ дүрслэлт маягаар тэмдэглэе. Энийг би бүр 10 жилээс хэрэгжүүлж эхэлдэг гэсэн. Яа гэвэл би биологи олимпиадад бэлтэж байхдаа нөгөө би чинь өөрөө хөгжилтэй маягийн далжгар маягийн учраас нөгөө нийгмийн маш том олон биологийн олон номнуудыг ийм жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр багтаачдаг гэсэн. Тэрний яадаг вэ гэхээр нэг номыг, нэг сэдвийг бүлгийг одоо жишээ нь улаан номонд орсон амьтдууд нь штэ тэдрийг чийжлэхэд амар ядаргаатай штэ яг үндэ. Тэгээд ингээд жишээ нь ингээд айлв ингээд нөгөө жирхэд штэ аавс гэдэг. Тэд жирхийг ингээд зурангутлаа дээр нь бүрл гэж бичиж мичээ. Тэгээд жирхтэй холбоотой бүх мэдээллүүдээ жижигэн инээдтэйгээр биччихдэг байсан. Тэгэхээр дараа нь тэр хууцаа ингээд эргүүлэхэд жирхэн талаарх бүх мэдээлэлний дахин сэргдэг байсан байхгүй. Тэгээ энэ арга маань дүрслэлт оюун ухааны дасгалыг би өөрөө хийгээд байсан байна гэдгээ дараа нь судалж иж мэдэж авсан. Тэгэхээр ядаргаатай, чийжлэхэд ядаргаатай хэцүү тэр юмнуудыг ийм аргаар чийжиж болно. Тэгэхээр дээрэс нь энэ номнуудыг уншихад уйдгартай номнуудыг хэдүүлээ дүрслэлт энэ зургийн аргаар тэмдэглэл хийх юм бол хизээш мартагдахгүй. Яг тэр зургийг хараад саваг юм дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр нэг оюун ухааны академийн ч энэ аргыг хэрэгэлдэг юм байлээ. Яг үл юм хөгжилтөө маягаар энэ хорон ертөнцийн дээр байхгүй зүйлийг дөрмөөс гажууд байдлаар ингээд тархинд үлдээчих юм бол хизээш мартагдахгүй. Тэр хөгжилтэй зүйлээ бодох тэр энэ арга маш хэрэгтэй. Тэгээд энэ тархины арганууд бас байна. Локи арга гэж байна. Пег арга гэж байна. Оюун ухааны дасгалууд. Тэгээд над чиг юм барьсан тавьснаа сандгүй юм байна уу? Би нөгөө яагаад хүмүүс барьсан тавьснаа мартдаг гэж бодож байна. Ийм начиг мөрөөдөнт хүмүүс хөөрдөг ийм сэтгэл хөдлөл өндөртэй. Нэг юм харахаар хөөрөө өвчдөг тий. Сэтгэл нь амар жоохон баярлал, амар жоохон дунаал ийм савлгаатай. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр мөрөөдөнтийн хүмүүс маань анхаарал төвлөрөл маань алдагдчихдаг. Яадаг вэ гэхээр бид нар ингээд шал өөр зүйл ботцсон явчихдаг. Одоо жишээ нь нэг түлхүүрээ нэг газар өрлөх байлаа гэж бодоход чинь энэ тэнт тавьчаад мартдаг. Тэгээ тэр үедээ шал өөр зүйл мөрөөдлийг ирээдүйн цаг дээр бодол яваад идэг. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйн тайпын хувьд ийм дандаа хөөрөлтэй ингээд нөгөө цайлган гэдэг шүү дээ. Цайлган үг нь урсаж гардаг ийм хүмүүсийн хувьд юм байдаг. Тэгэхээр мөрөөдөнтгийн нажиг юм мөрөөдлийн самбарт итгэдэг ийм төрлийн хүмүүсийн хувьд барьсан тавьснаа мартах магадлал маш өндөр гэдэг. Яг л бид нарын илүү хөөрөд яваад идэг ийм хөндлөн сэтгэлгээ илүү өгсөн хүмүүс идэг. За тэгэхээр ийм хүмүүсийн хувьд барьсан тавьснаа санах аргууд нь гэж бас байна. Тэгэхээр барьсан тавьснаа санах дээрэс нь бас нас сонирхолтой нэг зүйлийг хуваалцаад би Amazing Mind гэдэг нэрлсэн баа. Энэ болохоор өнгөрсөн сарын ихээ зарласан сургалтаа одоо 10-нд би зарлахаар шийдсэн болсон. Тэгэхээр энэ контентын ажилдаа орсон. Тэгэхээр энийгээ та нартай хуваалцаж байгаа. Тэгэхээр бид нар хүмүүст холигтуулж исэн юм байна уу? Байраа алдчихсан. Эсвэл ингээд нөгөө юу яжсан. Бүр сэтгэл зүрхнийхээ хувьд залилуулж исэн хүмүүс байдаг те. Ингээд эмэгтэй хүмүүс ялангуяа ингээд сэтгэл хөдлөл жоохон ингээд гунж мөнцөн байгаа үед ингээд эрэгтэй хүмүүс тэр сэтгэл зүйн тайпыг ашиглаад ий төрөнгөөр нь сэтгэл зүрхээр нь ер нь бие махбодоор нь хохирох тохиолдол маш их байдаг. Тэгвэл энд бүхэн хаанаас хөдөлтэй вэ гэхээр бусдыг биднийг ингээд өөрийнхөө олж олохыг хүсэж байгаа гэдгийг бид нэрс мэддэггүй. Тийм ч учраас ингэдэг те орон байрны залилан солонгос гаргаж өгөх виз гэл нэг юм
зөндөө хэрэгүүд гардаг үстэй тий. Тэгэл ингээл орон байраар визээ алдчихлаа. Манай аав хүртэл ингээл гадагшаа виз гарвал ингээл мөнгө залхиулж илээсэн. Тэгээ дээрэс нь нэг ордер дээр хідэн байр ёо. Нэг ордер дээр хідэн айл яваад идэм бэ тий. Тэгэл эсвэл ингээд хүний сайхан үгэнд итгэцдэг. Орой мэнд сайхан шинэлсэ. Газар алдсан. Ямар хүний алдсан юм бахаж инээж ярьж байна. Энэ дээр би хамгийн том дүгнэлт нь би ингэж инээж яриад байгаа боловч цаанаа ингээд харамсалтай. Үнэхээр бүхэл бүтэн насаараа хэдэн жил хадгалсан. Одоо жишээ нь манай найзын дүүн гэхэд ингэж байгаа байхгүй юу? Нөхөр нь ингээд уурхад ажиллаж ингээд хамаг хөлсөө гаргаж авсан мөнгөө байр авахтаа залилуулсан. Тэгээд нөгөө хүн нь залилсан хүн нь гадаад руу нисээд алгуулчих. Тэгэхээр тэр хүн ямар ч зүгээр л хохироод үлдчихэж байгаа байхгүй юм мэтлэнгээр. Тэгээ дээрээс нь нөгөө солонгос явуул моовол ингээ байр маараа зараад ингээд бүр жанхуу шиг болцсон. Тэгээд ингээ шүүх мөхөр явахаар ямар ч юугүй. Ийм тохиолдлууд байна. Тэгэхээр эндээс үг хэлэх гээд байгаа юм хэрэг бид нар хүн намайг залилж гинэ гэдгийг арга мэдлэг ухаан байсан бол бид нар тэгээд залилуулахгүй байхгүй тийм нөгөө ятгах тусамны атилгээ цагдаа нар хүртэл тэгж ярихгүй шүү дээ. За тэгвэл энэний аргууд нь бас байна. Таныг хэн хулигдах гээд байна, хэн таныг авах гээд байна. Энэ дээр бас нэг жишээ ярихад та нар байр авахтаа ингэж албан байгууллагуудад ханддаг уу? Одоо жишээ нь би гэхэд бол бид нар чинь угаа салбарынхаа имэйл мэднэ шүү дээ. Одоо жишээ нь би ангаахын салбарын ямаа илүү мэддэг байлаа гэхэд барилгын салбарын имэйл түүж мэдгүй шүү дээ. Хандаа ямар обоо нахыг ч мэдгүй байхгүй яг үнэндээ. Тэгээ нөгөө нэг газар хөдлөлтөнд хэр төсвөртэй юм эсвэл ингээд одоо чи юм болсон биш байна өрөө ингээ хан нон тогшгоо цаад айлмал нь бараг нөгөө 0 дага хүний хийний чимээ сонсогддог болсон байлаа шүү дээ. Тийм нэмгэн байрнууд. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бид нэр альва мэдлэг байхгүй бол мэрэгжлийн хүмүүст нь хандуул яадаг тий. Монголд ийм газрууд бүртэл байгуулагдсан байна. Шинэ байр авах гэж байгаа бол тэр байгууллагт нь одоо ойролцоо та 100 сая төгрөгөөр хохиргуулахгүй тэр байгууллагад магадгүй 1 сая төгрөг өгөөд яг авах гэж байгаа байрнуудаа хянуулдаг тийм үйлчлэгээ гарчаад байна л да. Яг энэ хаан чинь яг энэ чанар стандарт эрүүл мэндэд хортой мó хоргүй мó эсвэл ингээд яаж ч бид нар чинь юугаа мэдгүй шүү дээ. Ямар материалаар хийсэн стандарт аудит ISO гэдэг юм нэрсэн мэдгүй юм чинь яг тэр мэрэгжлийнх нь 10 20 жил туршлагатай тэр компаниудад нь хандаад тийм үйлчлэгээ гаргацсан байлээ л дээ. Тэгэхээр тийм байгууллагууд нь хандвал хүнд залилуулахгүй шүү дээ тий. Тэгэхээр мэрэгжлийн экспертт нь хандаач шинжлэх ухааныхын үндэстэй юмд хийгээч гэдгийг бас хэлээ. Тэгэхээр бид нар чинь нөгөө харамчгүй хоёр төлдөг гэлдэгдэн шүү дээ. Тэгэхээр яг заримдаа нэг буруу юм дээр нарилж агаад тэгээд 100 сая төгрөг 20-30 жил хүнд залилуулсан мөнгөний хараас явж байгаа гашуун төхнүү зөндөөл нь шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийнх нь хүндээс туслалцаа аваач. Тэгэхээр нэг мэддэг царайлж явж байгаад бид нар ч унчихдээ шүү дээ. Тэгэхээр дээрэс нь ингээд хүн итгэмтгий хүмүүс гэдэгтэй дандаа ингээд үг уран цэцэг бараг чихэн дээр нь ингээд яаж хэлвэл итгэл бүх юмаа тавьчихдаг. Зарим нь ингээд нэг гайгүй хүн гарч ирэл итгэлтэй санаад уулахад боломжтой бүх мөнгөө өгчдөг. Тэгээ амар хэлбэр аргаар чиний бизнесийг өстой босгоод өгөн цөм олон гэж хэлж агаад зээл мэйл ахуулчаа. Тэгээд тэрийг ингээд нугаар л мөрчдөг тийм хүмүүс байдаг тий. Тэгэхээр энэ хүмүүсийг яаж таних, таныг яаж таны итгэл үнэмшлийг олж аваад байгаа. Тэгээд яаж таны сэтгэл зүй хэв маягийг чинь мэдэж аваад байгаа. Тэр хүмүүс зарим нь одоо хэлж штэ нийтдээ 30 найз охин дүүн байна гэж штэ загвар чинь тий. Тэгэхээр энэ мэтчлэнгээр ганцхан эд хөрөнгөөр биш сэтгэл санаагаар хүртэл хүмүүс хохирдог. Тэгвэл энэ хүн төлөвлөлтөхгүй байх тэр 7 арга зам гэж байна цаан чинь. Тэгэхээр энэ мөнийг судалчих юм бол бид нар ингэж эрүүл мэндээр хохирох шаардлагагүй. Тэгээд дээрэс нь сэтгэл зүй мөнгө төгрөг бүх юмараа хохирох шаардлагагүй байхгүй. Тэгээ дээрэс нь хамгийн инээдтэй зүйл нь манайх ингээд бусдын туршлага дээр үндэслэж сонголт хийгээд байна. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр хүшээ манай долмоо турчижээ. Хэвээ 3 харимтай байсан чинь хэвээ нэг болцсон байлээ гэж юу хэрэгэлсэн мэдгүй тэр нэг юм хэрэгэлсэн эрүүл мэндэ чи яг турнаа гэж мэгэл тээ. Тэгээд гэтэл яг бодъё л доо дэлхийн 7 тэрбум хүн эдгсийнхаа хувьд би физиологийнхаа хувьд асар өөр ялгаатай шүү дээ бид нар чинь. Би одоо юм далжгараалаа гэхэд тэнт нэг дарга хүн байдаг шиг бидний бие махбодын хоол боловсруулах систем хүлээж авах нь өөр ахт чинь. Хиний дуршлагт яаж итгээд имийг сонгоод идэм бэ те. Хүү ээжний хариун гүзээ чинь болохоо байж найз нэг юм хамт юм хэрэглээд исэн чинь ингээд турчлаа гэд. Гэтэл тэрийн ямар шинжлэх ухааны үндэстэй ядаж Google дэж хайдаг хүн алга. За энэс тэ эрүүл мэндэд миний биед ороод юу болох юм бол гэж боддоггүй. Юу боддог вэ хэр бид нар энийг уучвал нэг корсетэндээ багтчих юм да тий цагаан сараар дээлэндээ багтаад хүмүүс сайхан харагдчих юм да тий гэж бодоод идэг тий. Гэтэл цаанаа эрүүл мэндэ ямар эрсдэлд оруулж байгаа юм тий тэр тарган байх нь баг дээр байсан ч юм уу гэдгийг ерөөсөө мэддэг. Бусдын туршлага дээр үндэслэлт шийдвэр битгий гаргаач. Тэгээ дээрэс нь гэр бүлийн харилцаа би нөгөө гэр бүлийн сэтгэл заслалчийн хувьд эмзэглэж авдаг зүйлээ ярихад бусдын амьдралын туршлага дээр үндэслээд өөрийнхөө амьдралын шийдвэр гаргаад байгаа юм тий.
зарим ихс нар аягүй гой зөвлөх юм аа ядаж идэл те. Ингээл өөс наад хүн чинь засардгүй юм сал эсвэл ингээл юу адаг те. Аста нэр хүүхэмсэх хүн эсвэл архичин хүн засардгүй эртгэн сал гэх. Гэтэл яг энэний цаана хүүхэд яадаггүй. Тэр сал гэсэн хүн амьдралын хариуцлага хүлээж авч чаддаг. Тэр хүний сэтгэл зүйн асуудал, бага насны сэтгэл зүйн гэмтлийг тэр сал гэж хэлж байгаа хүмүүс хариуцж чаддаггүй. Тэгэхээр ингээд бусдын туршлага дээр үндэслэж шийдвэр гаргах чинь зөв юм уу гэдэг дахиад өөрөөсөө асуугаарай. Тэгэхээр бусдын туршлага дээр биш мэрэгжлийн хүндээс нь ханд. Мэрэгжлийн хүн нь яаж зөвлөдөг те мэрэгжлийн хүн чинь танд энэ нь ийм зам ийм шинжилгээ ухаанаар ийм цаашаа ийм гэд тайлбарлаад өгч юм өстэй те түрүүний яг миний барилгын жишээ шиг би маш олон салбарлуу өнгөж яриад байгаа шүү дээ. За тийм байна. Тэгэхээр мэрэгжлийн хүнд хатсан алдаа гарах магадлал тэг хувь болно шүү дээ. Яг тэгвэл бүхэл бүтэн шинжилгээ ухаанаар нь 20-30 жил явцсан зүйлийг бид нар хөдөлгөшгүй нотлох баримт гэж ярьдаг тий. За тэр ийм зүйлүүд байна. За тэгэхээр бид нар мэддэггүйгээсээ болоод бүх зүйлээр хохирдог шүү. Мэддэг хүн бага алддаг. Тийм ч учраас маш олон ном уншаач, судлаач, зургт үзээд ангаа цуухын оронд уцаа мааж суухын оронд нэг ийм ном уншчаач. Дээрэс нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөөч. Өөрийнхөө мяг, ядуу сэтгэлгээтэй гэдэг. Тэгээ яг үнэндээ хүн өөрийгөө ялна гэл нэг гой юмнууд яриад номнууд уншаад идэг хэрнээ хамгийн хэцүү зүйл нь өөрийнхөө мяа гэдэг хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү. Өөрийгөө тэнэг гэдгийг, дээрэс нь өөрийгөө ядуу гэдгийг, ядуу сэтгэлгээтэй гэдгийг, өөрийгөө муухай ааштай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш хэцүү байдаг. Тэгэхээр хамгийн хүчтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл л шүү дээ. Тэ? Өөрийнхөө сул талыг мэддэг хүн байхгүй. Тэгээ сул талыг мэддэг хүн бол өөрийгөө өөрчлөх гэж байна. Би угаасаа ядуу сэтгэлгээтэй учраас ийм баян болох номонд судалдаг. Яг гэвэл би баян сэтгэлгээ байхгүй учраас би ингэж ядуу амьдарч исэн байна. Миний дээш үе удам хүртэл ингэж амьдарч исэн байна гэдгийг ойлгож учраас судлаад байгаа байхгүй. Гэтэл ингээд зарим хүмүүс юу гэдэг вэ гэхээр маш олон хүмүүсийн жишээн дээр яригдж байна л да. Болоо л штэ. Бусдаас дутхгүй амьдрал юм, бусдаас дутхгүй болоо л ингэ өөрийнхөө хувьд хангалттай гэж үзээд байдаг авч. Сарын орлого ч байна уу, эрүүл мэндийн хувьд ч байна уу. Баярлаа. За тэгэхээр энэ бүхэн ерөөсө хөрөлцдөггүй тий. Тэгэхээр энэ бүх зүйл мэдлэгийг олоод авъя. Тэгээд би энэ саяны ярьсан зүйлүүд энэ лайвын турш яриад байгаа зүйлүүд маань Харвардын Ховард Гарднер гэдэг хүний судалгаан дээр ярьж байгаа зүйлүүд шүү. За би өөрийнхөө зүгээс яриад байгаа юм биш бас. Энэ яг дэлхийн шинжлэх ухааны судалгаатай зүйлүүдийг бас та нартайгаа хуваалцаж байна. За тэгэхээр тийм болохоор ном унших байна уу, мэдлэг хураах байна уу, мэдлэгтэй хүн амьдралдаа бага алдаад байна. Мэдлэгтэй хүн заавал ингэж нөгөө нэг нусаа хацартаа наажиж аливаа зүйлийг ухаарахгүй байна тий. Тэгэхээр энэ бүхнийг нэг хуваалцах гэсэн юм аа. Тэгэхээр Amazing Mind гэдэг хөтөлбөр маань энэ сарын 10-ны өдөр өнөөдрөөс эхлэх бүртгэл маань эхэлж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань гэртээ сууж байгаа ээжүүд ер нь хэн бүхэнд зориулсан хөтөлбөр өөрийгөө мэдлэгийг нэмэх дээрээс нь энэ тархитайгаа ажил сурах эхлэлийг тавиасаа гэж бодож байна. Яг тэгвэл миний хувьд ч тий тархитайгаа ажиллаж эхэлсэн цагаас эхлээд сэтгэлгээгээ тэлж эхэлсэн цагаас эхлээд орлого болоод гэр бүлийн харилцаа болоод өөртөө харилцаа маань хүртэл дээшилсэн. Тэгэхээр энэ зүйлүүдийг гэртээ сууж агаад хийж чадсан юм чинь бас маш олон ээжүүд бас энийг чадна гэж бодож байгаа байхгүй би өөрийн туршлагаараа яриад байгаа юм биш. Би үр дүн өгсөн учраас урам зориг өгөхүүднээс сэтэл өгөхүүднээс яриад байна. Тэгэхээр бид нар ингээд өөртөө цаг зав байхгүй л гэж ярьдаг тий. Тэгээд төсөмөртлөө уцаа авах болохоор хугацаа олддог, ном унших болохоор цаг олддоггүй. Гэтэл энэ чинь ном унших бүр скант гаргах хүртэл биш тий. Номыг бүр ингээд зураг аваад нэг гоё юм зураг гэж авах хооронд бид нар нэг хуудас номыг дотоодчих ийм гоё нөөц боломжтой ийм гоё тархитай юм байж тэрийгээ зүгээр хоосон сав болгож ашиглаад энэ хорвоо ертөнц хогон мэдээллээр дүүргэж байгаа юм шиг үсттэй. Тэр одын салах тэр хэрэг тэрэггүй баахан супер сурталчилгаануудад хуурагдаад халаасан тах мөнгөө нэмэглэх талаар бодож сууж байгаа юм шиг үсттэй тий. Тэгэхээр би урд нь яг юм бисэн байхгүй би яг мөнгө байхаар захтнаал үрээл юу авчихгүй нэг сэвхний тоос авчихгүй нэг энийг авчихгүй нэг ингэж гэтэл энэ яг эсэргээр баян болох сэтгэлгээ чинь та үнэхээр халаасан дах мөнгө чи ихтээд үрмээр санагдаад ингээд зарцуулмаа санагдаад байвал бид нар санхүүгийн эмгэгтэй байгаа юм шиг үстэй тий. Тэгвэл эсэргээр олсон мөнгөө яаж үржүүлчих вэ? Би энийг яавал мэдлэг болгочих вэ? Энэ цаашаа насан турш надад хэрэгтэй юу гэдэг. Яг энийг авахгүй бол би яг өхөө эсвэл ингээд цаашаа яаж шийдэх үү гэдэг шийдлийг өөрөөсөө асууж чадчихэв үү гэдгийг бас өөрөөсөө асуугаарэ. За тэгэхээр өнөөдрийнхөө лайваар бас зүгээр нэг яриад өнгөрөхгүйгээр ном унших арганаасаа бас хуваалцлаа. Өөрийнхөө туршлагуудаасаа бас хуваалцлаа. Дээрэс нь нэг анхааруулах за дээрэс нь бүр ингээд өөрөөрөлгөө өнгийгээсөө гэж бодож байгаа зүйл маань
мэдлэггүй л хүн алдаад байгаа шүү гэдгийг дахин хэлье. Тэгээд эд хөрөнгө сэтгэл зүй бүх зүйлээрээ хохирсны дараа амаа барьж суух биш, эхлээд бүх зүйл бэлтгэлтэй байгаа чи. Нөгөө маргааш ухаж байгаа юм шиг амьдраа чи. Дайнд бэлэн байгаа юм шиг амьдраа чи тий. Тэгээ бид нар яадаг вэ? Өвдсөн хонь хашгираад, эсвэл мөнгө алдсан хонь хашгираад, эсвэл ингээд хин нэгэнд залдуулсан хонь сэтгэл санаагаараа залдуулсан ч юм уу. Эннийхээ дараа амаа барьж халаглалт суухаар эртхэн арга хэмжээ авъя тий. Эртхэн арга хэмжээ аваад ишиг юм хийцэн хүнд надтай яаж харилцаад байна? Энэ яг надад надаас ашиг сонирхлын хүрээнд харилцаад байна уу? Эсвэл яг надтай чин сэтгэлийн харилцаа байна уу гэдгийг ялгаач таниад сурж шít хүнийг таних байтугай эхлээд өөрийгөө таньж дараа нь тэр хүмүүсийг таних процесс руу орох юм биш үү гэдэг сэдлийг бас маш их хүчтэйгээр өгөхийг хүслээ. Тэгэхээр инээж жагаад юм алдсан ш тэгэж яриад байгаа боловч бид нар сэтгэл хөдлөлт маш үүссэн үедээ бид нар аливаа зүйлийг мартадгүй. Тэгэхээр магадгүй та энэ лайв үзэхдээ инээж жагаад үзэж байгаа бол хэзээ ч мартахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг бас хуваалцахыг хүслээ. Тэгэхээр бид нар заавал алдаж заавал нусан хацартаа нааж 10 20 жил ингэж зовж амьдрах албатай юм уу тий. Тэрний оронд хэдүүлээ маш олон хүмүүсийн алдаан дээр гიშгээд амьдруул яадаг юм. Тэр дэлхийн ертөнцийн энэ гайхалтай ном уншаад тэр бомтон болсон залуугийн ишлэл надад маш их таалагдсан. Тэрний ямар гэхээр бид бүхэн хорвоо ертөнцийн хамгийн баялаг мэдлэгийг харимтлуулсан опера ч энэ дэлхийн ертөнцид тэр хүмүүстэй уулздаг, гэртээ уулздаг гэж ярьсан. Тэгэхээр гэртээ яаж уулзаад байгаа юм бэхээр би жишээ нь оператай уулзсан ба шүү дээ. Тэгээ опера бол миний хамгийн их үн цэнтэй гэж боддог. Дээрс нь хүндэлж одоо хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ тэр хүний амьдралынх нь бүхэл бүтэн туршлага нь юм номоор дамжуулаад бидний гарт ирчихсэн байхад бид нар тэрийг авахгүй шал өөр төр нүүр бодог модог эсвэл юм өөр зүйл анхаарч сууж ахаар тэр хүмүүсийн туршлагаас алж аваад маш олон ертөнцүүдийг өөрөөгөө тойруулж үзээд тэгээ дээрэс нь ном уншиж явах үедээ бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө номноос толдон хардаг. Бид нар номыг уншиж байна гэж боддог авч бид яг үнэндээ номноос өөрийгөө уншиж байдаг. Та ингээд гол дүрийн баатартай адилхан санагдах эсвэл кино үзэж байхад ч тийм яг танд байгаа зан төрх өөрийгөө танин мэдэх процесс бас тэндээс явагдаад байна. Тэгэхээр ном уншаа. Тэр олон юм ахгүй зүгээр ном уншаа. Ном уншия. Тэгээд нэг ном уншаад тэрийг хэрэгжүүлж чадахгүй байвал харамсалтай тий. Зүгээр л нэг хоосон мэдлэгтэй цэцэрсэн болж хувиржсэнаас тэр номоо хэрэгжүүлээд явъя. Эрүүл хоолны ном авсан бол эрүүл хооллоочтой тэгээд тий. Тэгээд эсвэл юу байх юм бол хувийн хөгжлийн ном авсан бол тэрийг ашиглаад өөрийгөө өөрчилсөн үр дүнгээ хуваалцъя л да хэдүүлээ тий. За тэгээд тэрийг хэлье. Тэгээд миний хамгийн хэлэх дуртай үг юу байдаг вэ гэхээр тархины нэг булчин хөгжөхөд гидсний 6 булчин дагаад ирдгийм байлээ шүү. Тэгэхээр бид бүхэн эхлээд ийшийг анхаарад дараа нь сэтгэл зүрхэнтэй ингээд хамт ингэж ажиллаж явж цаашаа явна. Тэгэхээр ямар нэг сэтгэл зүйн шарах болоод ингээд сэтгэл зүйн гэмтэлтэй дотроо хүнд хар зүйлийг хийж байгаа хүний хувьд цаашаа өсөж хөгжих мэдлэг зүйлийг хоримтлуулах тэр ажил амьдрал энэ баялаг гэж байгаа зүйл бүрэлдэхэд тун хэцүү шүү дээ тий. Тэгэхээр би нэг дахин л лайв болгон дээр ярьдаг. Таны сэтгэл дотор өөрөөсөө нуусан хүндүүр тийм идэ бээр болцсон бугалцсан зүйл байгаа бол наан мянга ингээд гой пүүдэр дээд гой ингээд наагаад нэмэргүй. Тэгэхээр бүх зүйлийн үндэс сэтгэл зүй шүү. Тэр мөнгөч байна уу, хайр сэтгэлч байна уу, эсвэл таны бодод байгаа аз жаргалч байна уу, бүх зүйлүүд сэтгэл зүйтэй шууд хамгийн суураараа холбогдоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг нэг бодоод үзээрэй. Магадгүй сая сар шинийн баахан суглаал явж ялаа шүү дээ. Тэ нэг орон байрны суглаач юм уу юу ч юм уу. Тийм азанд найдаад гадуур ингээд мөнгө зүнг бодоод яваад байхын оронд сэтгэл зүйтэй ажиллавал яадаг юм. Тэ бага насанд авч исэн гэмтлүүдээ тавьж явуул яадаг юм. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн шархаа тавьж явуулах өөртөө уучраа олох талаар би бас ном бичсэн. Тэгээд тэр ном маань одоо цагаан сар жоохон хуучрахаар гарах төлөвтэй байна. Тэгэхээр тэр номыг маань бас хүлээж аваад багтаа ойдор сумжинд өөрөөсөө нуусан бидний тарих гэдэг зүйл маань сэтгэлийн шарахын хүндүр айцтай хар бараан тэр хамгийн хогийн мэдрэмжийг баян санаад яваад байвал бид нар галзуурч штэ тий. Тийм учраас 70 тухамсартай бид нар тэрийг өөрөөсөө нуучдаг, хадгалцдаг, сайхан ингээд санахыг хүсгүй нуучдаг. Гэтэл яг үнэндээ бидэрт яг одоо хөлнөөс чинь зангуу болоод ингээд бүр ингээд татаа таны бүр доош нунгаад байгаа зүйл чинь тэр сэтгэлийн шарах. Тэр энэ сэтгэлийн шарах, сэтгэлийн гэмтэл гэж байгаа зүйлээ тавьж явуулж идгээж жоохон өвднөлтөө тэрийг ингээд ухаж ойд усамж айцтайгаа нүүр тулж иж бид нар аливаа тэр өсөлт дэвшил хувь хүний хөгжил гэж байгаа зүйлийг ярих юм билээ. Тэгэхээр энэ бүхнийг эмчлэх процесс бол тэр гайхалтай. Тухайн үед өвдөж байгаа ч гэсэн гашуу юм ямар байдаг лээ. Дээрэс нь хатаг гарцсан байлаа гэхэд бид нар ухчиж ингэж өвдөгчиж л идгээхгүй бол тэгээд
цосонд ороод юу болдог вүлээ тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэтэй адилхан яг л сэтгэл гэдэг эрхтэн бид нарт харагдахгүй болохоор бид нар ингээд болоод байгаа юм шиг нэг бүрэн бүтэн энэ бие физиологийн хувьд нэг аятайхан харагдаж яваад иж болох юм те. Гэхдээ өөрийгөө дотроос мэрж химэлж идэж явж идэг гэдгийг анзаараарай. Би анзаарсан байхгүй. Тэгэхээр ингээ ажиллаад яваад иж болд юм байна. Тэгэхээр мэдээж цаг хугацаа орно. Тэгээд манай нэг коучинг маань мөрөөдөлтөө мөнгө төл гэдэг үг намайг хамгийн анх босгож ирсэн. Яг тэгвэл би мөрөөдөд суугаад байгаад өөрийгөө хөгжүүлэхгүй, энэ лгүй юм оруулахгүй, тэгээ мөнгө төлөхгүй байх юм бол би хоргоор дүр өнгөө мэдлэг байхад авч чаддаггүй байна гэдгийг ойлгочихсон. Тэгээд би өөртөө хөрөнгө оруулаад саяас тийш хөрөнгө оруулалт хийж сургалтуудыг толгоонд оруулаад өөртөө ажиллаж иж үр дүнгийг мэдэрсэн байхгүй. Тэгэхээр та нар маань ч бас үүнийг мэдрээч. Тэгэхгүй бид нар дандаа нарийнж явдаг, дандаа ингээд нарийнсан зүйлүүд биднийг дандаа унгаацсан байдаг шүү дээ. Тэ нэг хямдрал зарласан хувцсыг очиод авчихаар хид угаагаал байхгүй болчихдог шүү дээ. Хид угаагаал ингээл аим шиг юм болчихдог. Эсвэл хоёрыг авсан 3-1 мэг гэх тийм нэг хямдрал дээр очдог, эсвэл суглаан дээр очдог. Амар хэлбэр аргаар шийдэх гэж оролцсон бүх зүйлүүд нурж унж байгааг бид нар бүхэн харж байгаа шүү дээ. Тэ амархан аргаар тураан мураан гэсэн зүйлүүд маань бидний хаана унгаад байгаа. Дараа нь нөгөө турснаасаа эсийн болчихсон явж байгаа хүмүүс бид нар мэддэг. Тэгэхээр амархан зүйл рүү тэмүүлэхээс өмнө эхлээд хэцүү зүйлтэйг нүрт олчвол яадаг юм те. Хэцүү зүйлтэйг юм сэтгэл зүйн асуудлуудтайгаа хэцүү зүйлүүд гадаа байгаад байгаа юм биш таны сэтгэл зүй дотор байгаад байгаа гэдэг хэлхийг хүсэж байгаа маа. Тэгэхээр энийг би маш олон хүнд хүрээсэй гэж боддог. Орой мэндэж хамнаач. За тэгэхээр өнөөдрийн лав ингээд жаргая. Тэгэхээр Amazing Mind хөтөлбөрт маань ороод ирээрээ. Тэгээд харьцангуй боломжийн үнээр явахаар шийдсээ. Тэгэхээр видео хэлбэрээр, контент хэлбэрээр, гайхалтай хэлбэрээр зарим нь би комеди маягаар хийж байгаа. Яг гэвэл сэтгэл хөдлөл үүссэн зүйл дахин хэлээ. Таны тархинд хизээч мартагдахгүй үлддэг. Тэгвэл таны сэтгэл хөдлөл үүсээгүй зүгээр нэг уйтгартай унсан ном, бүтээлч биш байдлаар хандсан тэр зүйлүүд мартагдчихсан байдаг. Их сургуульд энэ 10 жилдээ тань уншижсэн, судалж исэн хичээл мэдлэгээс яг одоо танд яг юу үлдсэн бэ гэдгийг дахин санаарай. Тэгээд дээрэс нь би өнгөрсөн цагаан сарын өмнө нэг сургалт баярлаа. Цагаан сарын өмнө нэг сургалт зарласан. Тэр нь хайрын бүжиг гэр бүлийн сургалт. Тэгээд тэр гэр бүлийн сургалтанд маань юу орох вэ гэхээр тэр сургалтаа би яг цагаан сараар завсарлаад одоо яг эхэлж эхлэх гэж байна л да. Ирэх нэгтгээс эхлэх гэж байна. Тэгэхээр тэр сургалтанд маань бас ороод ирээрээ. Тэгээд тэр сургалтанд юу заах вэ гэхээр би гэр бүлийн сэтгэл засал. Гэр бүлийн сэтгэл засал гэдэг маань та өөрийнхөө гэр бүлийг танин мэддэг. Гэр бүл гэдгийг бид нар та нар маань гэр бүл гэдгийг юу гэж ойлгодог вэ? Нөхөр хүүхдээр хязгаарлагдаж ойлгодог юм шиг үстэй. Тэгээ би анх тэгж боддог байсан. Гэр бүл гэдэг чинь зүгээр нэг нөхөртэй болоод хүүхдтэй болоод болчт юм биш гэж бодоод байсан чинь би чинь гэр бүл гэдэг зүйлийнхаа зүгээр нэг хэсэг нь байгаа байхгүй тий. Миний аав ээжийн аавын талын ээжийн талын ах дүүсийн бүрлдсэн зүйл юм байна. Би сайн муу бүх зүйлийг авцсан юм байна. Тэгэд өөрийгөө ялан дийлэн гэж байгаа процесс маань тэр аав ээжээсээ удам судраасаа авсан муу зүйлээ бас даван туулах юм байна. Яг үнэхээр яг үнэндээ хэлбэл бид нар өвөг дээдсдэр нэг урт гартай өвөө байсан бол тэрний шинж чанар ирсэн байхыг үгүйсэхгүй. Тэр судалгаа нь хүртэл байдаг шүү дээ. Америкийн судалгаан дээр алуурчны хүүхдийг өргөж авсан чинь нөгөө хүүхэд нь дахиад алуурчин болчдөг. Тэгэхээр яг энэ зүйлүүд өөрөө ялан дийлэн гэдэг чинь бас энэ генерээ уламжилж ирсэн, сэтгэл зүйд уламжилж ирсэн энэ зүйлүүдэд ялан дийлж өөрийнхөө арчаагүй мяа залуудыг ялан дийлхийг өөрөө ялах гэдэг юм шүү гэдэг өнцгөөс. Дээрэс нь тэр сургалтаар маань гэр бүлийг ойлгох гэдэг маань өөрийгөө ойлгох хамгийн том процесс байгаа байхгүй. Яг гэвэл та иргэнээс унчаагүй, та ээж аваасаа төрсөн. Тэгэхээр тэр хүмүүсийн сайн муу бүх шинж чанарууд, сэтгэл зүйн бүх итгэл үнэмшлүүд, бүх зүйлүүд танд байгаа. Тэгэхээр тэр бүхнийг олж танин мэдэх, өөрийгөө танин мэдэх процесс. Дараа нь амжилтын сэтгэл зүй. Амжилтын сэтгэл зүй гэдэг маань бид бүхэн өөрийгөө танин мэдээ цаашаа амжилтын шат руу яаж ахих юм те. Ингээд хэд дахлахаад дээр нь гарах юм гэдэг процесс. Тэгэхээр энэ урлагаа сэтгэл зас гэдэг төрөл маань бидний бүтээл сэтгэлгээ болоод дүрслэл сэтгэлгээнд дэр ажиллаж идэг учраас би танд далай лам шиг энд ингээ ирэх бариад юм хэлнэ гэж байхгүй. Тэгэхээр та өөртөө 90% ажилдаг. Тэгэхээр таны тархины блокуудыг нэн, дээрс нь таны сэтгэл зүйн шархуудыг эдгэхийг тэр процесс тэнд явагддаг. За тэгээд энэ үйл ажиллагаа маань явагдана. За дараа нь болохоор гэр бүлийн коучинг. За хэрхэн гэр бүлээ цаашаа авч явах вэ гэдэг тал дээр дээрэс нь эхлээд өөрийнхөө гэр бүлийг ойлгож дараа нь шинэ гэр бүлээ үүсгэж явж штэ тий. За дараа нь хамгийн би гэр бүлүүдэд зөндөө сургалт ороод ингээд дотны харилцааны талаар ингээд яриад яваад явж явах хугацаанд гэр бүлийн харилцааны 90% асуудал нь дотны харилцаан дээр байна. Тэгэхээр манайхан чинь нэг цэвэр өчмтгий шинж чанартай гэд хэлээд идэх хэрнээ гэр бүлийн асуудал дээр яг тэр цэвэр өчмтгий зангаа гаргаснаас болоод алдаа гаргаад байгаа юм шиг үстэй. Дотны харилцааны тал дээр
би ангаахан хүний хувьд дээрэс нь өөрөө судлаад явж байгаа энэ хятадын 5,000 жилийн судраас бас уламжилж авсан зүйлүүдэд хуваалцах юм. Энэ дотн харилцаа гэдэг зүйл чинь зөвхөн бидний мэддэг таашаал төдий зүйл биш. Цаашлбал бүр гэр бүлийн үндэс язгуур хэр баттай байх юм. Дээрэс нь одоо бидний бясалгал их хийдэг хүмүүс бас мэдж байгаа хэрэг үндэс үрдтэй холбогдож байна. Дээрэс нь анхаарал төвлөрөлтөө бас тэнд холбогдож байна. Өөрөөрөө өрсөн дэвжүүлэх процесс бас тэнтэй холбогдож байна. Бүр цаашлбал эрүүл байх процесс маань дотн харилцаанд шууд холбогдолтой. Яг л бидний бүх дааврын процесс энтэй явагдаж байна. Дээрэс нь залуу байх, гоё байх, хөөрхөн байх гэж бидний дандаа хүсээд идэг. Дээрэс нь аз жаргалтай байх гэж бүх зүйлүүд маань энэ дотн харилцаан дээр агуулгадаад байна. Бид нар зөвхөн өнгөц хэсгийг харчаад нэг ичингүүр нь байх тэр өнгөц хэсгээс хараад байгаа боловч цаана нь маш гүн гүнзгий агуулга амьдралын философи гэдэг ойлголт цаана яваад байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг би шанартай зөвлөөд гэр бүлд нь өөрчлөлт өгөөд явсны хүрээнд дараагийн сургалтандаа би яалтчгүй энэ зүйлийг нууцаар заах биш ил заах хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Энэ чинь их нуугаад ах сэдв биш байгаа хгүй. Яг тэгвэл гэр бүлийн хүссэн хүсээгүй гэр бүлийн харилцааны онцлог, эрэгтэй хүний физиологийн онцлог, эмэгтэй хүний физиологийн онцлог гэдэг зүйлийг бол бид нар өөрсдөө нууцсан юм. Эсвэл нэг өнгөц талаас нь хараад байгаа. Тэгэхээр энэ гүн гүнзгий ойлголтыг өгөхөр шийдсэн. Тэгэхээр яг ингээд 70 хоногийн хугацаанд 17 хоногийн хугацаанд би энэ 3 үе шаттайгаар гэр бүлийн сургалтад орохоор шийдсэн. Тэгэхээр энэ сургалт маань нэгд өдөр хүртэл бүртгэгдээд хаагдах юм. Тэгээд цаашаа надтай 2 сар хагас хугацаанд ажиллах явах нь шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд өөрийгөө танин мэдээд, тэгээд гэр бүлээ танин мэдээд, бүр цаашлууд бүр дотн харилцаа энэ зүйлүүдэд танин мэдээд өөрийнхөө амьдралын нууцыг атгаад аваарай гэж хэлэх байна. За тэгээд энэ сургалтанд маань хоцорсон хүмүүс маань бас холбогдчихсэн энд орчмоор нагшаа ингээд орчмоор нь яаж орох уу гэдэг саналыг бас хэлцгээжсэн. Тэгэхээр одоо орох боломжтой шүү. Яг гэвэл сая сар шинэ маань яг үндэ сурах хүмүүс маань 10 хоног сар шиндээ бэлдээд жоохон назгаарцсан. Тэгээ одоо яг нэгд өдрөөс эхлээд хитүүлээ. Одоо бууз маншаа шингээе. Одоо суралцсан өөрлөгөө анхаарыг одоо цаашаа амьдрал үргэлжлэхээр үргэлжилж байгаа юм чи хэдүүлээ цаашаа өөрийгөө хөгжүүлээ энэ гэр бүл гэдэг зүйлээ наана болоод байгаа юм шиг хэрнээ цаана асуудалтай байгаа эсвүүдтэйгээ нүүр тулж ажиллая те энэ бүхнтэйгээ бас хуваалцах гэсэн юм аа. Тэгэхээр ийм 3 үе шаттай сургалтыг бас санал болгож байна. Тэгэхээр энэ маань дандаа зүүмээр орох юм. Зүүмээр ороод дандаа нүүр тулж явна гэсэн үг. Сэтгэл заслал маань угаасаа зүүмээр орж ингэж ярилцахаас өөр аргагүй байдаг. Тэгэхээр 7 хоногт нэг удаа зүүмээр ороод дараа нь коучингээ бас зүүмээр орно. Харин дотны харилцааны хичээл маань лайваар орж явах байгаа. Тэгээд яг ижлэгэн асуултууд асууж байгаа асуудал нь хаана байгаа гэж байгаа хүмүүсийнхаа асуултанд хариулаад тэгээд цаашаа явна. Тэгэхээр энэ үе шат маань дотны харилцааны үе шат маань үндсэн 7 үе шат 7 левелтэй байд юм байна. Тэгэхээр энэ 7 левелийн яг хаана явж байгаа юм гэдэг. Тэгээд дээр гэр бүлийн сургалт ингээд орж явах, алтан доолгын сургалт ингээд орж явахад 10 жил ингээ амьдарсан мөртлөө энэ левлийн 1-р шатанд ч очиж хүмүүс байна. Яг өөрийгөө туршлагатай гэж бодоод байгаа бач авч яг үнэндээ яг тэр шатны 1-р ангид ч ороогүй байдаг бид нар. Тэгэхээр энэ болгоныг судлаад цаашаа хэрэгжүүлээд явцгаая. Тэгэхээр би тэгэл сургалт болгон дээр л хэлтийн. Үйлдэл хийхгүй бол энэ сургалтанд орж иж яадаг юм. Нэг л их мөнгөлөө нэг л их сураад байдаг. Тэгэд үйлдэл амьдралд үр дүн гарахгүй бол орж иж мөнгөөр цагийн гарц гэж хэлээ. Тэгээд зарим сургалтын дээр шанартаа шууд ингээд шулган харчтай. Тэгэхээр энд 2 сургалтуудаа санал болгож байна. Эхнийх нь бол Amazing Mind буюу та тархитайгаа ажиллах. Тархиныхаа хэсгүүдтэй Harvard-ийн Howard Gardner-ийн техникээс ажиллах юм. За тэгэхээр энд ямар сэдвүүд байх вэ гэхээр ном унших талаар, барьсан тавьснаа сандаг талаар, илтгэх урлагийн талаар гэдэг гэх мэт маш олон хичээлүүд хөтөлбөр видео хэлбэрээр бас тавигдаж байгаа. Дээрэс нь дараагийн сонирхолтой миний их олон гэр бүлд очиосоо гэж хүсэж байгаа хичээл маань энэ яг энэ 70 хоногийн хугацаанд ажиллах хайрын бүжгийн хичээл. Тэгэхээр энэ хайрын бүжгийг хийдэг болчий, хамт бүжгэлчий. Тэгээд ээж аливаа зүйлийг ойлгоод эхлэхээр, өөрийгөө ажиллаад эхлэхээр гэр бүл амар тайван байхаас гадна тэр 1000 шүүб авах, 1000 манад авахаас илүү хөрөнгө оруулалт болно шүү гэдгийг дахин хэлье. Та сэтгэл зүйн хамгаалан, та нуур хамгаалан бол нуугс хамгаалан гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйл чинь ээж хүнээс шалтгаалаад байгаа юм чинь, эмэгтэй хүнээс эхлээд байгаа юм чинь. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд ингэдгийн яагаад эмэгтэй нь ажилт, эрэгтэй нь ажиллах нь яадгийн. Энэ муусаа ирчүүд давраад мавраад гэсэн хандлага хэлдэг. Эсвэл ингэдэг намайг ингээд юу байхад
ийм залуухан байхад ард суучаад одоо юм муухай олчхоор ингэчлээ гэд хэлдэг. Тэгэхээр яг хүний биетэй харилцаж байгаа юм шиг яриад идэг зарим эмэгтэйчүүд маань намайг юм муухай олгоо хийцэн, манай нөхөр намайг юм муухай олгоо хийцэн гэд яриад идэг. Гэтэл энэ Харвикрийн жишээн дээр хүртэл гардаг л та бусдыг буруутгах байгаа бол хоолойгоо ингээ хэрчижээрээ энэ үйлдэлийг хийгэрэй гэд. Хоолойгоо хэрчих үйлдэл бол үнэхээр муухай санагддаг тий. Тэгвэл та бусдыг буруутгах байгаа бол яг энэ мэдрэмжийг өөрийнхөө амжилттай байх, аз жаргалтай байх, тэр эд хөрөнгөтэй байх бүх сайхан зүйлээс татгалзаж байгаа хэлбэр шүү. Тэгэхээр та нөхрөөс болоод дэлбэрсэн гэж бодоод байгаа бол яг үнэндээ та өөрөө дэлбэлсэн байхгүй тий. Тэгэхээр би ч гэсэн өөрөө дэлбэлсэн байсан. Тэгэхээр энэ буруу хүлээн зөвшөөрөөд би өөрөө ачаатай байгаагүй юм. Би өөрөө хатуу хандсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө өөрчлөх гэдэг процесс руу өөрчлөн гэдэг нь ер нь өөрөө байсан байдал руугаа буцаж очихыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал руугаа очиё. Тэгэхээр энэ яг дотны харилцааны талбар дээр эмэгтэйчүүд дандаа хохирогч сэтгэлгээр хандсан байдаг тий. Одоо хүүхэд гаргаад би муухай олчлоо, нөхөрт гараад муухай олчлоо. Тэгээд ингээд тэгэхээр сайн харах юм бол ялаг сэтгэлгээтэй хүмүүс ямар болсон бэ тий. 6 хүүхэд гаргасан ч гэсэн гоё хിവэрэ байдаг. Гэр бүлийн дотны харилцаа алдагдаагүй байдаг. Тэгвэл эсэргээрээ нэг хүүхэд гаргачаад 2 хүүхэд гаргачаад тэгээд би одоо өнгөрсөн гэдэг боддог тийм бодолтой хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ сэдвийг бол хөндлөхөөс өөр аргагүй. Тэгээд хамгийн түлхүүр ойлголт энд яваад байгаа учраас энэ сэдв рүү яалтчгүй орсон. Тэгээд нэгд өдөр хитэн бай. За нэгд өдөр хэдүүлээ уулзцгаая. Тэгээд бүгдэнд амжилт хүсье, сайхан амарцгаагаарай. Тэгээд лайв маань турш хамт үзэж хамт жоохон ч гэсэн зүйлийг, бяцхан ч гэсэн зүйлийг нэг өгүүлбэрийг тэгсэн өөртөө тогтоогоод хэрэгжүүлээд авчих юм бол энэ лайвын зорилго оршиж байгаа. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье, сайхан амарцгаагаарай. За тэгээд мэдлэгтэй хүн л тэр шатмат амжилт гэдэг зүйлийг ярих хэрэгтэй бах те. Тэгэхээр бид нар мэдлэггүйгээс олж алддаг шүү. Алдаагаа багасгахыг үл мэдлэгээ зузаатгаарай л гэж хэлье да. Тэгээд бүгдэнд амжилт хүсье баяр таа.